За тэгэхээр хилцүүлэг дууслаа. Тэгээ хилцүүлгээс ер нь ямар үр дүн гарав вэ? Ерөөсөн Монгол улсын одоо төрийн бүх одоо байгууллагын усны асуудал хариуцсан яам болгодоос ирлээ. За дээрэс нь Монгол улсад одоо саарал ус ашиглах технологи оруулж ирсэн MCS Coca-Cola одоо амгалангийн нөгөө бохирын усыг цэвэрлээд буцаагаад дулааны станцд оруулдаг болсон юм төслөөс мянган сорилын сан тэгээд TNC олон улсын байгууллага Нүбийг хүүхдийн сангийн хөгжлийн хөтөлбөр гэдэг ингээ хүмүүс бүгдээрээ ярилцлаа. Тэгээ манай гол ажил хэрэгч юм нь болохоор бид өнөөдөр яг хуулийн давхардал юу юм. Одоо сая жишээ ингээд ярихад ус ашиглалтаар нөгөө тооцоогоо авдаг газрууд нь болохоор усаа илүү их ашиглуулах сонирхолтой. Яг л мөнгө олох гэдэг. Гэтэл усны газар ч юм уу байгаль орчны яам нь усаа хамгаалах сонирхолтой. Уул уурхай хүндэл яам нь болохоор аль болохоор олон уул уурхай төсөвт мөнгө нэмэх сонирхолтой тийм үү. Гэтэл тэр болгонд ус ордог. Гэтэл усны газар нь гүний цэнгэг усыг бүр огт хориглох уул уурхайд хэрэглүүлэхгүй. Нөгөөдөл нь гэтэл уул уурхайг улам хөгжүүлж ингэ сонирхдаг. Ингээд өөр харилцан өөр юмтай байдаг. Тэгээ энэнийг давхардал хийдлийн бол бид нар яралтай л өөрчлөх ёстой. Тэгвэл хаана амар болно. Аж ахуйн нэгжүүдтэй ч амар болно, уул уурхайтай ч амар болно. Байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг хүмүүстэй ч бас одоо амар болно. Дээрээс нь Монгол улсад ус үнэгүй байна. Саарал ус ашигласан хүн цэвэр ус ашигласнаас илүү төлбөр төлөхөр чинь хэн өнөөдөр саарал ус ашиглахыг хүсэхгүй шүү дээ. Тэгээ ус үнэгүй болохоор тэр хинч хайхардаггүй. Тэгэл дандаа гол мөнгө хаана их болж байна тэрийг л ярьдаг. Бид нар дахиад мянган жил сая жилээр эргэж ирэхгүй юм а бид нар алдаад байгаа байхгүй. Тэгээ энэ чиглэлүүдээр ажиллах хэрэгтэй. Одоогийн байдлаар шүү дээ. 5-6 газар усны одоо зөвшөөрөл хамгаалалт тарамтцсан байдаг. 5-6 яаман дээр шүү. Дээрээс нь бүр нийслэл орно. Тэгээ орон нутаг орно. Тэгэхээр тийм ойлгомжгүй байхгүй. Тэгэхээр манай ажлын хэсгийн зорилго болохоор энэ давхардлуудыг арилгаад засгийн газрын одоо тэр бүтэц бүдүүвч рүү зоригтойгоор өөрчлөлт их. Тэгээ усыг үнэтэй болгох. Ус ашигласны нөхөн төлбөрийг үнэтэй болгох. Хин их хэрэглэн тэр их мөнгө төлөх ёстой. Бүр хатуу. Тэгээд нуур цөөрөн байгуулсан усанд одоо саарал ус ашиглах технологи оруулсан тэр газарт бол татварын одоо яадаг хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлдэг 20%, 10%. Дээрэс нь буцаагаад тэднэрт хөнгөлөлтөд зээл болгодог. Бүр ингэж хийхгүй бол ингээл бид нар нэг телевизийн камер харахаараа усаа харилах хэрэгтэй шүү гэж ярьчаал эргээд харахаараа их хурал дээр ороод нөгөө хуулийн дээр нь коннотодж болохгүй. Дэлхийн банкныхантай уулзсан юм. Нүбийнхантай уулзсан. Тэгэд ингэж ярьж байгаа байхгүй юу? Дэлхийн нийт өнөөдөр усны геополитик яриад эхэлчихлээ. Монгол улс дэлхийн усны геополитикийн маш гол цэг дээр байрладаг улс байхгүй юу? Бидний газар нутаг. Тэг бидрийг ингэж хэлж шít. Монгол улс яаралтай Нүбийн чуулган дээр дэлхий дээр усны амбицаа зарлал. Гэтэл бид нар өнөөдөр юу усны амбиц зарлах, усааж зарж чадахгүй, усааж гамнаж чадахгүй, усны төлбөрөөч авч чадахгүй сууж байгаа улс байхгүй юу? Гэтэл цаан чинь дэлхийн дараагийн дайн бол усны төлөв дайн болох нэ. Тийм учраас усны геополитик, усны амбиц зарлал гэдэг манай тэр тухай бүр сонсоочгүй сууж байгаа. Тэгэхээр бид нар маш хурдтай л ажиллах хэрэгтэй. Бодлогын төвшөнд ийм асуудлууд байдаг юм яг одоо бодит амьдрал дээр их юм уу те иргэдийн өөрсдийн хэрэглээний асуудал дээр ер нь ямар шоу саад дотор байж ярьж байгаа. Ерөөсөө соён гэгэрүүлэх ажил байдгүй, нөлөөллийн ажил байдгүй. Бид нар одоо ковидын үеэр бол гараа угааж сурцгаас нь тийм үү. Гэтэл одоо бид нар гараа уухта шүдэ уухта кранта хаах ёстой гэдэг л ойлголт биднэрт одоо байхгүй шүү дээ. Хэрвээ бид нар ус авч уух гэж байгаа бол дэлгүүрээс ус авах гэж байгаа бол усаа уучаад талын хийдгээ болох хэрэгтэй байхгүй. Энэ усыг заавал уух ёстой. Дээрээс нь кранта хааж сурах ёстой. 0-д ороод усаа татахгүй юу гэдгээ бодох ёстой гэл ингээл соён гэгэрүүлэх ажил. Өрхийн хэрэглээ. Хамгийн их хэрэглээ хөдөө аж ахуйд дээр байна. Хөдөө аж ахуйд дээр газар тариалан дээр услахааны систем, ус баг хэрэглэдэг услахааны систем оруулж ирэх юм бол таны татварыг тэгж өнгөлөө. Эсвэл та авсан зээлийнхээ тэдэн хувьд нь хөнгөлөлт ав гэхэд оруулаад тарина. Гэтэл оруулж ирэхгүй аль болохоор нөгөө ус нь хамаагүй ингээд урсаал байждаг. Тэгээ энэ болгон дээр соён гэгэрүүлэх ажиллагаа хэрэгтэй байна. Эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байна. Урамшуулал хэрэгтэй байна. Усны бодиттой зээл гаргамаар байна. Дэлхий дээр хүмүүс яаж ажиллаж байгаа тэрнийг л оруулж ирэх хэрэгтэй. Говийг усжуулах төсөл ер нь хэр урагштай явж байгаа вэ?
говийг усжуулах төсөл яг бид нар 9 тэрбум төгрөг тавилсан шүү дээ. Тэрний тендер нь одоо хүртэл зарлагддаг байна. Тэр бас нэг юм жоохон шат дамжлагтай юм байна л да. Тэгээд би бол одоо энэ 3 сарда багтгүй 4 сарда олон улсад тендерын зарлагдах байх. Техник эдийн засгийн үндэслэл нь. Техник эдийн засгийн үндэслэл байгаа гэж сүүлийн 10 гаруй жил худлаа ярьсан байна. Байхгүй. Тэгэхээр одоо тэр техник эдийн засгийн үндэслэлийн зарлж. Тэгэхээр устай холбоотой асуусыг одоо сүүлийн үед маргаан дагуулад байгаа туулын хурдны зам төсөл. Тэгээ үүнтэй холбоотой мэдээлэл та ер нь авч үзв. Тэгээ үндэслэл ер нь тэр зүг юм байна. Сая бид нар нэг багахан юу л сонслоо. 12 шон, 14 шон яг туулын ус руу гатгаж татамд нь орох юм байна. Бусд нь бол орохгүй гэж тайлбарлаж байна. Байгаль орчны үнэлгээг нь бол хийсэн компанийн захирал сая ирсэн. Нэг 70 эдэн тэрбум төгрөгийн л алдагдал одоо 70 эдэн тэрбум төгрөгөөр тооцогдох одоо байгаль орчны алдагдал гарна гэж байна. Гэхдээ энийг бол би бол юу ахал гэж бодож байна. Баталгаатай биш гэж бодож байна. Эх 7 хоногийн манай байнгын хорон дээр бүрэн мэдээлэл хийх юм байна. Тэр үед нь л харах хэрэгтэй. Сая хотоос бол одоо иргэд дарга ирсэн. Тэр хүний тайлбарлаж байгаагаар бол одоо юу яана. Төгжрөл 32%-аар буурна. Ерөөсөө хэдхэн километр газар 12 хон шон туул голдцоон. Тэр бургас тарьж байгаа газар бол цөөхөн гэдэргээ тоог үл байна л да. Тэгжил ярьж байна. Гэтэ 32%-аар төгжрлийг бууруулахын төлөө хийчихэд туул голыг бид алдвал байж болохгүй л дээ. Тэрэнд орол төгжрэлтэйгээ байсан дээр л дээ. Тий. Тэр ардчсан намын талаар бас нэг юм асууж байна. Сүүлийн нөгөө нэг сонгуулиуд, намын дотоод сонгуулиуд бас нэлээд бодлоотой гэдэг зүйл яригдж байна. Таны хувьд ер нь энэ талаар судалсан уу? Өөрөө бас ардчсан намын аливаа нэг үндэсний бодлогын хорооч гэдэг юм уу сонгуульт ажилд өрсөлдсөн үү та? Өрсөлдөггүй яхав та улсын хурлын гишүүн чинь үндэсний бодлогын хорооны гишүүн байх ёстой. Үндэсний бодлогын хороо гэдэг чинь ардчсан намын бодлогыг тодорхойлох хороо байхгүй юу? Өрсөлдсөн би Дорноговь аймагт ялсан. Тэгээд үндэсний бодлогын хорооныхоо гишүүн болсон. Мөн намын хорооны гишүүн бас орсон байгаа. Тэгээд сонгуулал юм чинь зарим нь гомдно, зарим нь баярлна тийм үү? Ялна. Тэр бол байдаг л асуудал. Ялангуяа манай нам дотор бол энэ бол янзын штэ. Гэтэл ардын нам одоо улс төрийн намуудын тухай хуулиар тэр ингэ чив чимээгүй гар өргөд нэг танхим дотор сууж байгаа баталчихж байгаа сте. Тэрийг оруул. Манайх бол бүр анхан шатнаасаа улсын хурлын гишүүд нь өрсөлдсөн байхгүй. Бүр сумаасаа өрсөлдөж гарч ирээд үндэсний бодлогын хороонд орсон. Мэдээж ялсан ялагдсан талын маргаан байж л байна. Энэ бол над нэг сонин биш байна. Тэгэхээр гадуур яриад байгаа шиг бол ардын нам өөрсдийн хүмүүсээ одоо асар ихээр оруулж ирлээ ч гэдэг юм тийм асуудал. Юугээл арчилсан намын гишүүд дотор ардын намын хүмүүс орох вэ? Бид нар ч нэг хідэн гишүүдээ би танд хүмүүс гэхэд манай анхан шатны нэг жихэн бол тань шүү дээ. Энэ нэг тэр одоо суманд чинь байгаа нэг 4000 гаруй хүмүүс бол би энийгээ тань шүү дээ. Энэ тэр намынх, энэ тэр намынх гэдэг. Тэр бол яг байх л юу бах. Байх л мэдээ бах тий. Би л тэгж л бодож байна. За баярлалаа. За баярлалаа.